Амар санаа бол Ойрдын Хойд аймгийн Нөлөө бүхий ноён бөгөөд Ойрдын хаан Цэвэн Аравдангийн охин бодлохоос төрж Хойдын ноён Үйзэн хошуучийн гэрт өсч хүмүүжжээ. 1750-ад онд Ойрдын хаан ширээний төлөө тэмцэлд идэвхтэй оролцож хаан ширээний төлөө өрсөлдөж байсан даваач ноёныг дэмжиж байв. 1751 онд амар санаа даваач нар өрсөлдөгч лам даржаад ялагдан хасгийн дундад ордны хаан Авлаа дээр зүгтэн очжээ. 1753 оны ихээр даваач амар санаа нар зүүн гарт буцан ирж лам даржаа хөнөөгөөд даваач зүүн гарын хаан ширээнд суужээ. Гэвч удалгүй амар санаа даваач нар хоорондоо эвдрэлзэж даваач цэрэг илгээн амар санааг довтлжээ. Амар санаа даваачийн цэргийн довтлохыг хідэнтэй нэцэлсэн хэдийж хүчин мөксдөн 1754 оны намар өөрийн хараад 20,000 хойдоо дагуулan Манжид дагаар оржээ. Манжнар зүүн гарыг эзэлсний дараа Дөрвөн аймагт хувааж аймгийн хангуудыг төмөсний дотор амар санааг зөвхөн Хойд аймгийн хан болгохоор шийджээ. Манж нарын тусламжтайгаар зүүн гарын хаан болох гэсэн амар санаагийн санаархал талаар болсон тул 1755 онд амар санаа Манжийн эсрэг бослог гаргав. Мөн оны 10 дугаар сард амар санаагийн заавар зөвлгөөгөөр зайсан дондог манж Илийд байсан манжийн цэргийг буцагчээ. 1755 оны 11-р сард Бор талд амар санааг зүүн гарын хаан өргөмжилжээ. 1757 оны 6-р сард Шарбал гэдэг газар манжийн төм орчим зэрэгтээ амар санаагийн 3,000 зэрэг хагас сар орчим ширүүн тулалдсны эцэст босогчид 2,500 хүнээ алуулж амар санаа Оросод зүхтаан гарчээ. Амар санаа хаант Оросоос манжийн эсрэг тусламж гуйж байгаад 1757 онд цэцэг өвчний улмаас Тобольск хотод нас баржээ. Бичлэг таалагдсан бол Монгол пэйжтэй нэгдэн фоллоу дараарай.